Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар бэрх биш ээлтэй аян толилуулж байна. Ээлтэй сонголт. Хүн болгон амьдралынхаа туршид тоотомшгүй олон сонголтуудыг хийдэг. Эдгээр сонголт нь оновчтой байх, зөв байх, ашигтай байх ёстой. Харин энэ удаад бид танд ээлтэй сонголтыг санал болгож байна. Орчин үеийн хүмүүнлэг энэрэнгүй нийгмийн эс ширхэг болсон иргэн бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэж ээлтэй сонголт хийх соёл түгээе. Таны ээлтэй сонголтын цэсэнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн үйлдвэрлэсэн хааны зөөлөн тоглоомыг санал болгож байна. Ээлтэй ертөнц төрийн бас байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусыг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дэрэгдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд эвлэлтэнд нэгдэж хааны зөөлөн тоглоомын үйлдвэрийг байгуулжээ. Энэхүү үйлдвэр нь байгууллага, хувь хүн хамт олонны захиалгаар бүх төрлийн зөөлөн тоглоом, оёмл бүтээгдэхүүнүүдийг урлаж зах зээлд нийлүүлж байна. За, ээлтэй ертөнц төрийн бас байгууллага нь 2009 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болгон асар хамгаалагчдын төлөө үйл ажиллагаа явуулж байгаа. Яг одоогор бол хааны зөөлөн тоглооны үйлдвэрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй асар хамгаалагчид хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөн яг энэ хаан дүүрэгт амьдардаг 45-аас дээш насны эмэгтэйчүүд энэ одоо үйлдвэрт маань ажиллаж байгаа. Манай зөөлөн тоглоомын үйлдвэр бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн аав ээжүүд өөрсдөө ажиллаж янз бүрийн зөөлөн тоглоомууд үйлдвэрлэдэг. Ядангуяа эх орныхоо үйлдвэрийн үндэсний тоглоомуудыг хийх сонирхолтой байдаг. Байгууллагуудын захиалгаар янз бүрийн зөөлөн тоглоомууд ойж үйлдвэрлэдэг байгаа. Хааны зөөлөн тоглоомын үйлдвэрийн бас нэгэн бүтээгдэхүүн нь дунд сургуулийн хүүхдийн хөдөлмөрийн хичээлд зориулсан шагла бэлтгэц юм. Тус бэлтгэцийн тусламжтайгаар 6-аас 12 дугаар ангийн хүүхдүүд хөдөлмөрийн хичээл дээрээ 5 төрлийн шагла хөдлөлийг суралцах боломжтой гинэ. Компаниуд маань дэмжиж ийм хөөрхөн зөөлөн тоглоом хүүхдүүдэд авч өгөөрэй. Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 144-р зүйлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар заасан байдаг. 144-ийн 2-т өмчийн төрөл хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтнтай аж ахуй нэгж байгууллага нийт ажлын байрныхаа 4%-аас доошгүй оронтоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилуулна. 144-ийн 3-т аж ахуй нэгж байгууллага энэ хуулийн 144-ийн 2-т зааснаар хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилуулаагүй бол ажилуулбал зохих оронтой тутамд ногдох төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байх бөгөөд уг төлбөрийг сар бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд төлнө. 144-ийн 4 хөгжлийн бэрхшээлтэй хүний болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ асарч байгаа хүний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээг гэрээгээр байнга худалдан авах зэргээр тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн ажил олгогчийг энэ хуулийн 144-ийн 3-т заасан төлбөрөөс чөлөөлж эсвэл хөнгөлж болно хэмээн заасан байдаг. Хуулиа дээдэлж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ээлтэй сонголт хийх соёл түгээе. Ээлтэй ертөнц төрийн бас байгууллагын дэргэдэх хааны зөөлөн тоглоомын үйлдвэртэй холбогдох утас 94 11 55 68. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар бэрх биш ээлтэй аян.